Төрийн өмчлөлт компаниудын ховчлолтын гол зорилго бол мэдээж бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах гол зорилго байгаа. Энэ бол ойлгомжтой. За гэхдээ бид нар өнөөдөр ингээд нэг 35 жилийн дараа энэ 35 жилийн өнгөрсөн хугацаанд энэ өмч хөвчлөл яг юу болоод өнгөрсөн юм бэ гэдэг дээр бас нэг хэд хэдэн тон дээр их анхааралтай хандах хэрэгтэй болов гэж би ойлгож байгаа. Бид нар өнгөрсөн хугацаанд нэг 2000 гаруй 2100 орчим төрийн өмчлөлт компани 91 оноос хойш ховчилсан байна. Гэтэл өнөөдөр эргээд одоо нөгөө яг хувийн хвшил суурилсан эдийн засгийг бид нар бий болгож чадсан уу гэж чадаагүй гэдэг нь өнөөдрийн үр дүнгээр бид нарт харагдаж байгаа. Би та бүхэнд 2-3 тоо хэлье гэж бодож байна. Өнөөдөр нийт манай төрийн өмчлөлт компаниудын одоо нийт хөрөнгө нь одоо 59 их 80 буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 74% төрсөн байна. За энэ бол төрийн монопол тогтсон байна гэж ойлгож байна. За ингээд нийт манай энэ төрийн өмчлөлт компаниудын хийж байгаа борлуулалт бол дотоодын нийт бүтээгдэхүүний 32% төрсөн байна. За эргээд энэ компаниудын тавьсан өр нь 22.9 их 80 буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 28% дээр үрдсэн байна. За энэ юу гэж хэлж яана вэ гэхээр үндсэндээ манай бид нар бол одоо хувийн хвшлийн дамгаалсан зах зээлийн эдийн засаг биш, төрийн өмч, төрийн монопол дагуулсан одоо ийм эдийн засгийг л өнгөрсөн хугацаанд бид нар бий болгосон гэж энэ дүгнэлтийг хийж болох юм байна. За тэгэхээр яг мэдээж энэ өмчлөл одоо ховчлолт дагаад янз бүрийн хардлага сэрдгүүд их байгаа. Би зүгээр нэг юм дэгсдүүлээд манайхан одоо тэр Сингапурын Temasek компани дээр 108 удаа очсон юм байна лээ. Норвегийн үндэсний компани баялагын сан дээр одоо бараг 100 гаруй удаа очсон юм байлээ гэдэг би дэгсдүүлээгүй шүү. Дэгсдүүлээгүй. Энэ бол бодиттой тоо бий хэлж байгаа. Тийм учраас бид нар маш их судалсан, маш их зөвлөгөө авсан, бид нар маш их сургамж одоо хөрөмтлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид нар тэр 2100 орчим компаниг ховчлохдоо ховчлолын бүх хэлбэрийг бид нар сонгосон. Нээлттэйгээр бид нар ховчилж үзсэн, 100% ховчилж үзсэн, ард иргэдтэй цэнхэр ягаан тасалбар одоо тарааж үзсэн, маш их сургамж авсан. СЭП-ийн компанид нь байгаа СЭП-ийн мөнгөөр компаниг худалдаж авч ирсэн төвөгч бас байгаа. Маш их газруудын лицензүүдийн бас худалдаж авч ирсэн ийм төвөгч бас өнөөдөр байгаа. Тэгэхээр ганцхан жишээ дурдахад өнөөдөр энэ талбай хажуу талд одоо хуучин хэвлэх үйлдвэрийн газрын үн 20 тэрбум төгрөг үрж байгаа. Тэгэхэд одоо магадгүй газраасаа хямдхан үнэлэгдсэн компаниудын үнэлгээ бид нар ерөөсөө ярьж болохгүй. Би боловсролын сайд байхдаа энэ нийт төрийн өмч дэвтэр сургуулиудын ерөнхий боловсролын сургуулиудын газрын тоолгыг бас хийж ирсэн. Нийт сургуулиудын 70% газар нь алдагдсан байсан. Одоо алдагдсан байгаа. Тийм учраас одоо бид нар ингээд ийм газрын салгачдаг, сараа залгачдаг, эсвэл лицензийн тусад нь аваад зарчдаг. Лиценз нь газар нь өөрийнх нь эргэлтийн хөрөнгөнд байгаа бэлэн мөнгө нь компаниасаа одоо хэд дахин их байдаг. Ингэж одоо компаниуд авсан юм гашуун сургамж бид нарт байгаа. Тийм учраас энэ одоо алдаа бол би давтагдах ёсгүй гэж ойлгож байгаа. За эцэст нь хэлэхэд бол бид нар ер нь дэлхийн нийтэд байгаа бизнесийн зарчмаараа тоглох ёстой. Монгол тохирсон тоглоомын дүрм гэж ерөөсөө байхгүй. Тийм учраас бол дэлхийн нийтэд одоо бизнесийн яг ямар зарчим байдгийг тэр зарчмаар энэ засаглал, үнэлгээ, за ингээд хөрөнгөний зах зээлээ дэмжсэн ийм одоо бодлого одоо би байх ёстой болов гэж ингэж харж байгаа. Ингэж одоо энэ бодлого дээр энэ зарчим дээр үндэслэн одоо өмч хөвчлөлт байх ёстой. За өнөөдрийн энэ өмчлөл одоо ховчлох гэдэг энэ компаниудыг яг юугийн алийн ямар компанийн ямар хэлбэрээр ховчлох гэдэг гэдгийг ард иргэдтэй бид нар илүү дэлгэрэнгүй ил тод мэдээлэл өгөх ёстой. Өнөөдрийн нэг ийм их хурал дээр 2-3 цагийн одоо нэгнээс нэг нь асууж нэг нь хариулсан маягтайгаар энэ байдлууд байж болохгүй. Би улсын хурлын гишүүдтэй санал нэг байна. Өнөөдрийн компаниар нь ярих ёстой гэдэг бол санал нэг. Тийм учраас энэ ард түмний мэдх эрхийг одоо олох энэ чиглэлөө энэ ховчлолд орох гэж байгаа, ховчлогч байгаа энэ компаниудын